Siri. Choose the voice you'd like me. Hi, I'm Siri. Choose the voice you'd like me to use. Hi, I'm Siri. Choose the voice you'd like me to use. Hello, your computer has virus. За сайн байцгаана. iOS 18.1 үйлдвэрлэлийн систем маань гарсан байна. Жохон чанга цоглог яриул хүмүүстийг сонирхолтой байд юм шиг байна. Тэгээд тийм та нар зөв сонссон iOS 18.1 үйлдвэрлэлийн систем маань одоо гараад 52 хоног өнгөрсөн байна. Гэсэн итэж одоо маш их сэтгэл догтлолтой байна. Хэдий 2 цэгтэй апдейт ч гэсэн 1 цэгтэй апдейт шиг одоо ярина. Үйлдвэрлэлийн системийн код нь болохоор 22B91-тэйгээр бол гарсан байна. Үйлдвэрлэлийн системийг апдейт хийхээс өмнө утсан дээрх сул зайн 53.6 ГБ байсан бол апдейт хийсний дараа 5298 ГБ болоод бол багассан байна. Тэгээд мэдээж хэрэг 2 цэгтэй апдейт учраас одоо мэдээллийн аюулгүй байдлын кодын сайжруулалт эсвэл одоо баг фикс одоо агуулсан байж болно. За энэхүү Apple сайт руу ороод яг юу болсныг харах юм бол JavaScript-тэй хэсэг дээр одоо мэдээллийн аюулгүй байдлын кодны сайжруулалт бол орсон байна. За тэгээд бас WebKit суурьтай аппликейшнүүд дээр бас ингээд оржээ. Benchmark оноог нь ярих юм бол одоо миний 3 дахь iPhone SE дээр iOS 11.1 single core score, multi core score нь CPU-ийн хувьд 2303 5580 гээд том боломжийн оноо авсан. За графиктэй GPU хэсэг дээр болохоор 18781 оноо ингээд авчээ. Энэхүү яг iOS 11.1-тэй үйлдвэрлэлийн системтэй хүмүүс хэрвээ одоо байгаа бол комент хэсэг дээр яг ямар асуудал байна, юунд даваа талтай байна, гатж гин үү, яаж ин батарей нь хэрвээ нэг гэдгээ бол комментээр бичиж бол бусдтай бол одоо хуваалцаж болно шүү. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ би биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээд Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. YouTube сувг маань membershipтэй болсон. Тиймээс намайг үзэж дэмждэг хүмүүс өөрсдийн сонголтоор member болж намайг дэмжих боломжтой болсон байгаа. Яг одоогийн байдлаар дараа нь гарах магадaltaй үйлдвэрлэлийн систем нь болохоор iOS 18.2.2 гэж бол гарч магадгүй. Гэхдээ бараг тэхэхгүй бах. Бүр гинтийн зүйл болчихгүй бол за тэгээд ер нь бол яг дараагийн гарах үйлдвэрлэлийн систем маань ер нь iOS 18.3 байх баха. За харин энэ үйлдвэрлэлийн систем маань хөгжүүлэлтийн шатн дээр хаана явж байгаа вэ гэхээр одоо iOS 18.3-ын одоо developer beta 2 дээр бол явж байгаа. За тэгээд энэний дараас нь бол одоо public beta 2 нь бол гарсан байгаа. За тэгээд яг одоо суулгах боломжтой одоо үйлдвэрлэлийн системүүд маань бол одоо 2 сонголт бол байна. Өнөөдрийн байдлаар 1 сарын 10-ны байдлаар тийм үү. Тэгээд iOS 18.2 болон 2.1-ийг бол аль алинг суулгах боломжтой. iOS 18.1-ийг бол ингээд суулгах боломжгүй болсон. Харамсалтай байна. Дүгнэлт хэсгэрээ бол батарейны репортыг бол дандаа бол ярьж явдаг. Одоо үйлдвэрлэлийн систем апдейт хийх зөвөө бороо юу гэдэг. Тэгээд энэ удаа яг тэр бол чадахгүй нь. Ягаад тэгэхээр iOS 18.1-ийг яг одоо суулгах бол ингээд боломжгүй болсон. За тэгээд харин оронд нь болохоор би та нараас бол одоо үзэгч нараасаа миний хувийн зүгээс бол асуулт бол байна. Яг нэг амар зөртэй чухал зүйл бол биш. Гэхдээ та нар бол одоо коммент дээр бол хариулаад өгөөрэй. Тэгээд ямар ч үсэн энэхүү iOS 18.1 одоо үйлдвэрлэлийн системээс бол ямар ч юм би хоцорчлоо. Тэгээд тийм болохоор ягаад ч юм одоо миний дээр тодорхой хэмжээнд бол ингээд гэмшил төрдөг тухай үед ингээд амжиж оруулаг болохоор үнэхээр заримдаа ингээд цаг зав боломж бололцоо ингээд байдгүй учраас ингээд би заримдаа яалтч үйлдвэрлэлийн системийн бичлэгнээс хоцорчих юм аа. Тэгээд цаг тухай бүрт ингээд үйлдвэрлэлийн системийн бичлэгийг ингээд оруулж амжидгууд ингээд уучлалт хүсэж байна. Тэгээд та нар намайг юу ингээд буруутгадаг болов гэж бол би одоо ингээд асууж байгаа. Йоо энэ анхаач ёстой нэрээ те iOS 18.1 гарчаад байна. iOS 18.2 гарчаад байна те. Ингээд араас үйлдвэрлэлийн системүүд нь цуураа гараад хахад яагаад тухай бүрт амжилж оруулдаг юм бэ гэдээ ер нь одоо намайг ямар өөдгөө юм бэ гэж одоо боддгоо. Тэгээд би тэрийг нь одоо сонирхож асууж байгаа маа. Эсвэл зүгээр л ингээд тоохгүй өнгөрөөдөг болов те. Тэгээд та нар ямар ч байсан энийг та нараас асуухыг хүссэн. Тэгээ комент хэсэг та нар яг юу гэж боддог болов хуваалцаарай. Гэхдээ тэгээд эцэст нь хэлэхэд одоо би өөрийнхөө энэ одоо үйлдвэрлэлийн систем бичлэг ярих бичлэгэнд бол үнэхээр дуртай миний хамгийн дуртай үйлдвэрлэлийн одоо бичлэгүүд хийх дуртай бичлэгүүдийн сэдв маань бол байдаг. Тэгээд хэдий хоцорсон ч гэсэн сэтгэл маань догтлоод одоо ингээд iOS 18.1 одоо бичлэгээ ингээд хийгээ сууж байна. 2025 онд Apple-ийн зүгээс гаргах одоо нэг үйлдвэрлэлийн систем болон 20 ширхэг одоо хардвер бүтээгдэхүүнийг одоо чагсаасан тийм мэдээг бол агуулгыг бол оруулах хүслээ. Эхнийх нь маань болохоор AirPods Pro 3 дугаар үеийнх нь бол одоо оны ихэр гарч магадгүй гэсэн бол таамаг байгаа. Энэ бүх мэд бол бүгд бол таамаг шүү. За үзүүлэлтийн хувьд бол H3 чиптэй. За тэгээд дизайн нь шинжлэгдэж магадгүй маань. За тэгээд зүрхний цохилт болон температурын мэдрэгчтэй болно гэсэн гоё тийм нааштай бол мэдээ бол байна. За тэгээд AirTag маань бас шинжлэгдээд 25 оны ихээр бол гарах магадлал бол байна. За тэгээд өмнөхөөсөө илүү одоо мундаг үзүүлэлттэйгэр мундаг одоо ажиллагааны горимтойгоор гарах магадлал байгаа байна. За тэгээд мэдээж хэрэг ингийн iPad-ууд бол мэдээж хэрэг шинжлэгдээд явдаг. 11 дугаар үеийн iPad маань одоо 1 сараас 3 сарын хооронд бол гарах магадлал бол
байгаа юм байна. За тэгээд мөн үүнийг дагаад одоо энгийн M4 чиптэй MacBook Air бас гарах таамаг бол байна. 3-4 сард. За тэгээд үүний дараагаар бас одоо iPad Air маань 3-4 сард M3 чиптэйгээр гарах магадлал бол байгаа байна. За тэгээ хамгийн том чухал мэдээ болох дараагийн iPhone SE одоо оны тий одоо ер нь бол хавар гардаг да манай SE маань тий тэгэхээр та нар мэдж байгаа бол за тэгээд эхний ээлжинд бол ерөөсөө iPhone SE 4-р үеих гэж яригдчихсэн бол сүүлрүүгээ энэ маань ерөөсөө болоод iPhone 16e гэж шал өөр одоо нэршилтэйгээр ер нь бол SE маань одоо гарах нэ 16e гэдгээр бол гарах магадлал байна гэсэн зүйлүүд явьжсэн. Тэгээ давхар мэдээж хэрэг кейс нь бол ингээд одоо бүр те олон нийт цацагдаад тэгээ кейс мэс нь гараад ер нь бол гарах төгссөн байна гэдэг одоо сэжмийг болоод ингээ өгч ихсэн. За тэгээд энгийн iPhone 16e-г анзаарах юм бол ер нь бол ерөөсөө л iPhone 10R-тай маш төстэй байгаа. Яг тэр нэг flashlight-ийн байрлал нь бол мэдээж хажуу тал руугаа олж ийн. Камер нь бол маш том. Тэгээ ганцхан ширхэг камертайгаар гарч ийн. Тэгээд iPhone 16e буюу одоо 4-р iPhone SE хүлээж байгаа бас маш их байгаа хаа. Тэгээд тухайд нь гарах юм бол их л гоё юм болно гэж бодож байна да. За дараагийнх нь болохоор M4 чиптэй Mac Studio бол одоо 25 оны дундуур гарна гэсэн тамга байгаа юм байна. За M4 Mac Pro буюу одоо суурин процессор байдаг шүү дээ. Тэр маань бас одоо 25 оны бас жоохон одоо хагасаас хоошоогоо бас гарах зөнгөлөх мэдээ байна гэсэн зүйлүүд явж байгаа юм байна. За тэгээд хамгийн том мэдээ нь мэдээж хэрэг N100 iOS 19 үйлдвэрлэлийн систем бол гарна. За тэгээд давхар бас таамаг мэдээнүүд бол явж исэн. Гэхдээ ер нь бараг л одоо сүүлийн 1-2-3 жилиг анзаарч байхад одоо тий iOS одоо тэд 18 ч юм уу 17 ч юм уу тэр үцгийг хасах юм. Тэр үцгийг хасахгүй мэн гэдэг мэдээнүүд бол яваад тухай бүртээ яг 100 дээрээ ирэхэд тэр мэдээнүүд нь ер нь бол яг батал яг одоо тэр тухайн таамаг мэдээдэг бол таарж исэн. Тэгээд iOS 19 бол ерөөсөө iPhone 10R, iPhone 10s, iPhone 19 Max дээр дахиад суух юм шиг байна. Тэгээд ийм таамаг мэдээ бол явж исэн. Ер нь бол баг үнэн болж таарах гэж би бол бодож байна. Тэгээд үнэхээр гайхалтай. iOS 19 дээр бол би iPhone 10R-ыг 10s, 19 Max-тай байтугай iPhone 11-тэй цуг би хасах болов уу гэж ер нь бол би хувийн зүгээс бол таамаглаж исэн боловч одоо iPhone 10R 19 маань ингээд үлдэж явах шиг байна. Үнэхээр гайхалтай. Тэгээд iOS 19 үйлдвэрлэлийн системийн янз бүрийн өөр гоё шин нарийн мэдээллүүд яах юм бол дараагийн 2 цагт апдейтэн дээр юм өөр тусдаа бичлэгэн дээр бол би орлоод явна. Ямар ч хэсэг маш сайн мэдээтэй байгаа шүү. За тэгээд мэдээж хэрэг намар iPhone 17 маань гарна. За тэгээд ер нь бол янз бүрийн рендернүүд бол гарч эхэлсэн. Хойдлогын камер нь ер нь бол яг тойрог маягийн гурвалсан биш. Ерөөсөө нэг игнэнд оруулсан маягийг ер нь хойноос нь ерөнхийд нь хальт харуул Google Pixel шиг харагдах маягийн бол гарах магадaltaй бол ингээ болоод эхэлсэн. iPhone 16 Plus, iPhone 15 Plus гэдэг загварууд маань ер нь бол нэг айхтар сан зарагдахгүй байгаа. Тийм болохоор тэр Plus гэдэг загвар маань хасагдаад iPhone 17 Air буюу маш нэмгэн одоо 5 мм-ийн нэмгэнтэй тийм маш нэмгэн загвар маань одоо ингээ гарах таамаг бол гарч эхэлсэн. За тэгээд мэдээж хэрэг Pro загвар бол давхар гарна. За тэгээд янз бүрийн рендернүүд бол явж байгаа мэдээж хэрэг. За тэгээд ерөөсөө камерны байрлал бол яг шал өөр одоо диагоналцсан хажуу тишээгээ болж байгааг бол та нар анзаарж байгаа хаа. Маш олон төрлөөр л ер нь бол гарч эхэлж ийсэн. За тэгээд ер нь бол анзаарах юм бол мэдээж хэрэг 17 Pro, 17 Pro Max гэж гарна. За тэгээд ингийн 17 гэж угаасаа гарна. За тэгээд 17 Slim буюу 17 Air ч юм уу тэ нийслэнийг яаж гарахыг мэдэхгүй. Яг маш нэмгэн загварууд гарна. Тэгээд Plus загвар маань бол хасагдах магадлал бол маш өндөр байна. iPhone 6-тай харьцуулаад харах юм бол одоо 17 Air бол одоо бараг л яг л адилхан бараг миллиметр ч юм уу эсвэл хагас миллиметр ч юм уу ер нь бол илүү нэмгэн бол харагдаад байгаа. За тэгээд мэдээж хэрэг уцаад байгаа цаг нь бол гарах нь тодорхой. Apple Watch Series 10 гэж гарах юм байна. За тэгээд энэ дээр бол нэг онцгой юм яриадах юм байхгүй зүгээр чипийн сайжрал загвар нь нэг хальт дэлгэцэн нэг хальт томордог ч юм уу тийм болол өнгөрөх хаа тэр нэг патентныхын асуудлаас болоод бас янз бүрийн шинэ функцүүдээ алдсан их таагүй мэдээ болсон бол одоо Watch Series 11 одоо бас яаж юм ирүүлэх нү гэдэг бас хүлээлт бол тодорхой хэмжээнд бол байгаа. За тэгээд мэдээж Ultra 3 гарна гэсэн таамаг бол байна. За тэгээд хямдхан загварын Apple Watch SE 3 гэж бас гарах таамаг бол байна. Оны төгсгөлөөр 10 сард, 11 сард дараагийн M5 чип маань одоо яригдаад бол эхэлсэн байгаа. LED-нэ. Тэгээд MacBook Pro дээр орж ирэх магадлал бол байна. За тэгээд iPad Pro дээр орж ирэх магадлал байна. За тэгээд ерөнхийд нь бас 25 онд тийм үү? Хизээх нь бол мэддэхгүй. Гэхдээ ер нь бол гарах байх гэсэн таамагтай юм дээр нь болохоор Apple TV 4K шинжилгэж гарах нь байна. За тэгээд шинэ HomePod-нууд маань одоо ингэ гарах нь байна. За тэгээд нэг сонирхолтой юм нь болохоор хамгийн сонирхолтой татсан тэр төхөөрөмжнүүдээс Apple Home гэдэг ер нь бол гэрийн тийм ухаалаг төхөөрөмжнүүдтэй ер нь бол юм дээр мэдээнүүд бол их гараад эхэлсэн. Одоо гэртээ байршуулдаг юм дийлэгцэн маягийн iPad маягийн тий. За тэгээд үгээрч зогсохгүй ухаалаг юм одоо царай таниад одоо хаалганы төгжийг тайлдаг тийм одоо системийг
дүүжигдэх системийг одоо Apple-ийн зүгээс ер нь бол гарганаа тий Face ID-тэй юм ер нь бол гэрийн хаалганы цооч ер нь бол гэсэн мэдээ бол явж исэн. Гэхдээ энэ бол 25 он биш. Гэхдээ маш үнэхээр сонирхолтой санагдсан учраас та нарт бол хуваалцах хүслээ. 25 оны сүүлээр юм уу 26 оны ихээр дараагийн одоо 2 дахь үеийн Apple Vision Pro гаргахад л одоо таамаг бол мэдээж хэрэг байгаа. Ийм 5 чиптэй гарах таамаг байгаа. Дараагийн хямдхан завар нь гэхээсээ илүү зүгээр л дараагийн үнэтэй сайжирсан хувилбар нь бол одоо гарна гэдэг нь жоохон сэтгэл дундуур болгосон. За тэгээд ямар ч байсан одоо дараагийн имжлэгүүдээр хэдүүлээ бол мэдээж хэрэг уулздагаараа уулзсан. iOS 18.1-ийг одоо ямар ч гэсэн ярьчлаа. iOS 18.2-оо ярина. Зөндөө гоё өөрчлөлтүүд бол орсон байлээ. Утсаа оролдож явахдаа аюу гоё санагдчихсэн. За тэгээд саяхан ерөөсө хэдхэн хоног юм өсрөөл нэг 7 хоног юм iOS 18.2-ыг үйлдвэрлэлийн систем гарсан имжлэг бол мэдээж хэрэг батарейны репорттой бүгднтэй нь бол ярина. За тэгээд одоо манай Монгол улсад одоо Apple Pay орж ирсэн 2 банк маань бол нэвтрүүлсэн байлээ. Голланд банкны зүгээс Голланд банк Apple Pay төлбөр тооцоолын шийдлийг нэвтрүүлсэн. Монгол улсын анхны банк боллоо гэд тэ 2024 оны 12 сарын 10-ны өглөөний 9 цагт бол одоо ийм бол мэдээ бол явсан. Үнэхээр гоё явсан. Тэгээд энийг туршсан, миний хувийн зүгээс туршсан одоо бичлэг бол одоо тун удахгүй бол орноо. Яг зэрэг гэх юм уу те. Худалдаа хөгжлийн банк маань бас ингээд Apple Pay яслаа те. Одоо Apple Pay ашиглах боломжтой боллоо гэд бас ийм бол давхар юм бол 2 банк маань Монголын маань энэ 2 банк Apple Pay бол ингээд оруулж ирсэн. Тэгээд ямар ширсэн би Apple Pay-ийн бичлэг бол жоохон нарийн те. Яг ямар үйлчлэлийн систем яг яаж ийн гэдэг дээр жоохон турших маягийн бичлэг бол мэдээж хэрэг заавал оруулнаа.